Дэлхийн зүүн Монгол олон улсын байгууллага нь нэгдсэн үндэсний байгууллагын гамшигын эрсдлийг бууруулах газраас санаачилсан гамшигт төсвөртэй хотуудыг бий болгоё. Санаачлагын хүрээнд хот суурин газрын гамшигын эрсдлийг бууруулах, гамшигын менежментийг сайжруулах, даван туулах чадварыг бэхжүүлж, гамшигын эрсдлийг олон нийтийн оролцоотой бууруулах үндэсний хөтөлбөрт хувь нэмэр оруулах үүднээс Америк нэгдсэн улсын олон улсын хамтын ажиллагааны гадаад орнуудын гамшигт тусламж үзүүлэх газрын санхүүжилтээр гамшигт төсвөртэй хотууд төслийг 2016-аас 2020 онд Улаанбаатар, Эрдэнэт хотуудад амжилттай хэрэгжүүллээ. Төслийн зорилго орон нутгийн түвшинд гамшигын менежментийг сайжруулж, хот суурин газрын гамшигын эрсдлийг даван туулах чадварыг бэхжүүлэх. Энэхүү төслийн онцлог нь орон нутагт суурилсан олон нийтийн оролцоотойгоор хэрэгждэг тул төсөл хэрэгжүүлэх нийслэлийн засаг даргын хамгийн газартай харилцан ойлголцлын санамж бичиг зуралцаж, холбогдох байгууллагуудтай хамтын ажиллагааны гэрээ байгуулж, төслийн зорилтод байгуулга баг хороодтой уялдаа холбоотой ажилдаг. Төсөлд хамрагдсан байгууллага болоод төслийн зорилтод хороо баг тус бүрт нийт 466 хүний бүрэлдэхүүнтэй гамшигын менежментийн багийг байгуулж, тэдгээр сургагч багш нараар дамжуулан иргэдийг гамшигаас хамгаалах мэдлэг чадварыг нэмэгдүүлэх сургалт, сурталчилгаа, бусад үйл ажиллагааг орон нутагт зохион байгуулсан. Орхон аймагт бол 150 эрүүл мэндийн байгууллагын нийт 1500 гаруй ажилчтай бол одоо хамруулж сургалтанд хамруулах, бид нар гал гарахад хэрхэн галынхаа орыг яаж яждуулахын, газар хөдлөлтөнд бид нар хэрхэн яаж тусламж үйлчлэгээ үзүүлэхийн чиглэлээр дадлага сургалтанд бол хамрагдаж чадсан байгаа. 500 орчим хүүхдүүд үйлчлүүлдэг. За ер нь одоо жилдээ 90 мянган хүүхдүүдэд давхарцсан тоогоор орж гарч идэг ийм объект байгаа. За энэ объектын одоо аюулгүй байдлыг хангах, Орхон аймагта одоо хүүхдийн аюулгүй байдлын эрсдлийг хамгаалах энэ гэр бүл задлуучийн хөгжлийн газрын хамт олон маань одоо бас хэрхэн бэлэн байдлаа хангаж ажиллах вэ гэдэг тал дээр яг энэ төсөлд хамрагдсны үр дүнд одоо манай хүмүүс бас тодорхой ойлголт мэдээлэлтэй болсноор хамгийн давуу талтай үйл ажиллагаа боллоо. Төслийн хүрээнд манай хорооноос одоо манай хорооны төлөөлөл, иргэдийн төлөөлөл, мал эмнэлгээс, хүн эмнэлгээс олцгоогоос ингээд нийлүүлээд нийтдээ ингээд 10 сурагч багшиг бэлдсэн юм аа. Эрсдлийг бууруулахад байгууллага ямар менежментээр ажиллах ёстой юм бэ? Гамшигын менежментийг одоо хэрхэн зүйтэй хэрэгжүүлэх үү? Байгууллага өөрөө бэлэн байна уу? Эрсдлээ үнэлж чадчихэв үү? Тэнд ер нь байгууллага дээр ямар эрсдэл байна гэдгийг бол одоо олж харж, үнэлж, тэрэн дээрээ үндэслээд эрсдлээ бууруулах тэр одоо хөрөнгө санхүүгээ шийдээд маргааш болзошгүй эрсдлийг бид нар өнөөдөр яаж бууруулах вэ гэдэг ийм одоо үйл ажиллагааг хийсэн. Маш олон байгууллагууд бол энд оролцсон. За байгууллагууд дээр бол менежментийн багуудыг бид нэр байгуулж ажилласан. Тэгээ энэ эрсдлийн үнэлгээ гэж одоо үнэлгээнийхээ аргачлалыг бид нар олон улсын жишгээр одоо зөвлөх үйлчлэгээр ингэж босруулад тэгээ шадар сайдын одоо тушаалаар бол батлуулж энэ батлагдсан аргачлалынхаа дагуу бид нар байгууллагын одоо гамшигын менежментийг бол үнэлсэн байгаа. Байгууллагын гамшигын эрсдлийн чадварын үнэлгээнд тулгуурласан тоног төхөөрөмж, багаж хэрэгслийн дэмжлэг үзүүлсэн. За одоо манай хорооны гадаа мөн одоо галын аюулгүй байдлыг хангасан галын сараа бэлэн болчихсон. Галын сараагаа онгоолгоо тэндээсээ хурдж одоо эс гэд гал унтраах багаж хэрэгсэл бүгд бэлэн болсон байж байгаа. Төслөөс одоо Орхон аймгийн онцгой байдлын газар маань одоо аврах үйл ажиллагаанд хэрэглэгддэг. За үйл шатах хувь тус, за амьслын бие даасан төхөөрөмж, цахилгааны үсвэр, генератор, за өвлийн майхан гэх мэтлээ одоо ийм нэн шалгалтын багаж төхөөрөмжүүд ингээд хамтилсан байгаа. Хойд Үсгийн төв Орхон аймгийн онцгой байдлын газрын одоо шуурхай удирдлага зарлан мэдээлэх төвийн одоо тоног төхөөрөмжүүдийн хүчин чадлыг нэмэгдүүлж ажилласан байгаа. Нийслэлийн онцгой байдлын газар болон дүүргүүдийн онцгой байдлын хилцүүдэд гамшигаас хамгаалах багаж хэрэгсэл, тоног төхөөрөмжийн чадварыг нэмэгдүүлэх зорилгоор хөрөнгө оруулалтыг хийв. Гамшиг төсвөртэй хотууд төсөлтөөр бол онцгой байдлын ерөнхий газрын гамшигаас урьдчилан сэргийлэх газар бол хамтран ажиллалаа. За энэ хүрээнд бол нийслэл Улаанбаатар хотын 18 хороо, за Орхон аймгийн 6 багт 50,000 гаруй одоо иргэдийг сургах үйл ажиллагаанд бол онцгой байдлын ерөнхий газар бол хамтран оролцлоо. За энэ хүрээнд бол одоо иргэдийг одоо бас аливаа нэгэн гамшигын үед эрсдлийг даван туулах үйл ажиллагаанд бэлтгэл бэлэн байдалтай байх, сургад дадлагжуулах ажлыг бол зохион байгуулж илээ. Гамшигаас хамгаалах сургалтыг 6 ангилан зохион байгуулахаар заасан байдаг. За онцгой байдлын байгууллагын сургалт, удирдах ажилтны сургалт,
гамшигаас хамгаалах албан мэргэжлийн ангийн сургалт, ажилтан албан хаагчийн сургалт, за оюутан сурагч сургуульд элсгээс өмнөх насны одоо хүүхдийн сургалт, за иргэний сургалт гэсэн юм байдлаар 6 ангилдаг. За энэхүү одоо 6 ангиллын сургалтын иргэд олон нийтэд одоо хүргэх сургалтын үйл ажиллагааг одоо цогц байдлаар модуль хэлбэрээр одоо зохион байгуулах, хөтөлбөр төлөвлөгөө боловсруулах ажлыг бид дэлхийн зүүн олон улсын байгууллагатай хамтран гамшигт төсвөртэй хотууд төслийн хүрээнд зохион байгуулсан байдаг. За энэ хамтын ажиллагааны хүрээнд бол бэлэн бай сургалтын модуль хөтөлбөрийг бол гаргаж ирсэн байдаг. Гамшигын эрсдлийг бууруулах мэдлэг чадварыг олон нийтэд олгох бэлэн бай сургалтын модуль. Бэлэн байн хүн бүрт гамшигын талаарх мэдлэг олголтыг нэг стандартаар хүргэх зорилготойгоор боловсруулагдсан цогц сургалтын модуль юм. Энэхүү сургалтын модуль нь үндсэн 3 хэсгээс бүрддэг. Эхний хэсэг нь өрхийн түвшинд гамшигын эрсдлийг бууруулах аюулгүй байдлаа хангахад чиглэгдсэн 12 агуулга бүхий аюулгүй өрх сургалтын багц. Дараагийн хэсэг нь хүүхэд багчуудад 9 агуулгаар дамжуулан гамшигын талаарх мэдлэг олголтыг өгөх зорилготой боловсруулагдсан аврагч мазаалайн зөвлөмж. Сүүлийн хэсэг нь альва тохиолдож болцсогүй осол гэмтэлд хэрхэн зөв анхны тусламж үзүүлэх зөвлөмжүүдийг багтаасан анхны тусламж гэсэн бүрдэл хэсгүүдтэй байдаг. Иргэдэд зориулсан гэдэг утгаараа аюулгүй өрх сургалтын модуль нь илүү наривчлан боловсруулагдсан байдаг. Тухайлбал аюулт үзэгдэл тус бүрийг заах багшид зориулсан заа харгацын зөвлөмж бүхий сургаж өгшийн гарын авлага, зорилтууд бүлгийн иргэдэд хүргэх зорилго бүхий дохионы хэлтэй видео хичээлүүд, сургалтыг заахад ашиглагдах хэрэглэгдэхүүнүүд, явуулын танилцуулга хичээлүүд, шалгах тестүүд болон үнэлгээний аргачлалуудыг багтаасан байдаг. Цагаанчлалт баг өөрөө 1600 гаруй өрхтэй 6500 хүн амтай. За энэс бид нар 1300 өрхийн 4500 гаруй хүн амд бол сургалтыг давхарцсан тоогоор хүргэсэн. За энэ төслийн хүрээнд бол манай Эрдэнэгийн одоо давхарцсан тоогоор 1500 орчим өрхийн одоо гишүүд өрх бол одоо гамшигын бэлэн байдлын сургалтанд хамрагдаж одоо өрхийн гамшигын бэлэн байдал бэлтгэгдлээ. За мөн өөртөө одоо өрхийнхаа эрсдлийн үнэлгээг одоо гаргадаг болгож одоо сурлаа. Эрсдэлгүй өрх, аюулгүй хөрш аяны хүрээнд 20642 иргэн өрхийн түвшинд гамшигын эрсдлийг хэрхэн бууруулах бэлэн бай сургалтанд хамрагдсан. За эрсдэлгүй өрх, аюулгүй хөрш аяны хүрээнд болохоор нөгөө 10 багш маань нийтдээ тэр гамшиг эрсдлийн талаар тэр бэлэн бай модулын бүх сургалтуудыг одоо танхимын хэлбэрээр одоо хэсгүүд дээр нь аж ахуйн нэгжүүд дээр гээд одоо ахмадуудад, малчтад, фермерүүдэд гихмчлэнгээр ингээд ангилсан байдлаар яг өөрөөсд нь ямар аюул асуудал тохиолдож болох вэ тэр талаар нь ингээд ангилсан байдлаар бид нар сургалтуудыг явуулсан. Яг өнөөдрийн байдлаар гэхэд бид нар өдөржин жил энэ жилийнхээ яг танхимаар хийсэн аж ахуйн нэгжлэр очиж хийсэн сургалтуудаа бол 800 гаруй хүн хамрагдсан байна. Сургалтанд онлайнаар бүх сургалтуудыг бас ингэж явуулсан. Тэгээ өнгөрсөн жил 650 өрх бэлэн байдлын төлөвлөгөөтэй болсон сургалтанд хамрагдаад гамшигын бэлэн байдлын төлөвлөгөөтэй болсон байгаа. Яаж одоо энэ эрсдлийг бууруулах уу, урьдчилан сэргийлэх үү гэдэг мэдээлэл өгөх одоо сургалт болон одоо бусад бүх чиглэлээр 800-аад иргэдийг хамруулж сургалт нөлөөллийн ажлыг зохион байгуулсан байгаа. За энэ аяны хүрээнд 5000 гаруй иргэдийг танхимын сургалтанд хамрагдаад 6000 гаруй айл өрхийн эрсдлийн үнэлгээг хийж ажилласан. За дээрх багууд дээр сургагч багш нар бэлтгэх, мөн одоо орон нутгийн иргэдийг сургаж дадлажуулах, альва гамшигаас урьдчилан сэргийлэх, орчиндоо эрсдлийн үнэлгээ хийх, гамшиг үүссэн үед одоо эрсдэл багтаа даван туулах чиглэлээр сургалтуудыг бол тогтмол зохион байгуулсан одоо бидний ажлын үр дүн байлаа. Гамшигын тухай мэдлэг ойлголтын олон нийтэд хүртээмжтэй хүргэх үүднээс хойд бүсийн төвд түшиглэн сургалт танхимууд байгуулж нийслэлийн гамшигаас хамгаалах сургалт арга зүйн төвүүдэд аюулгүй өрх сургалтын танхим байгуулахад дэмжлэг үзүүлсэн. Гамшигаас хамгаалах мэдлэг ойлголтыг олгох зорилгоор аврагч мазаалай, хүүхдийн сургалтын танхим, аюулгүй өрх, иргэдэд зориулсан сургалтын танхим, галын аюулгүй байдлыг хангах сургалтын танхимууд байгуулагдав. Орхон аймгийн онцгой байдлын газар хамтран сургалтын танхимуудыг тохижуулсан үүний нэг болох аврагч мазаалайн сургалтын танхим юм. Энэхүү танхимаар хүүхдүүдэд сонирхолтой байдлаар сургалт явуулах бүхий л нөхцөөр хангагдаж одоо тохижуулсан юм танхим байна. Аж ахуйн нэгж байгууллагууд гал төмөр гамшигын услууд ажиллахад зорилготой байх хэвээр зүйлсийг одоо ингээд тохижуулсан өрөө байгаа. Галын одоо мэдээлэл тохиол тийм ээ. Галын болон галын грант байна. За энэ ч байх хэвээр галын мөн болонгууд байна. Хэмжлэн ингээд
эдгээр зүйлийг энэ төгжүүлсэн байна. За гамшигаас хамгаалах сургалт арга зүйн төвийн маань 2016 онд үйл ажиллагаагаа эхлүүлсэн. За үндсэн 5 танхимтай, за газар хөдлөлтийн танхим, галын танхим, утаад орчны танхим, за анхны тусламжийн танхим, өндрөөс аврах гэсэн танхимуудтай байсан. За үйл ажиллагаа эхлүүлснээс хойш өнөөдөр нийтдээ 80 гаруй мянган иргэдийг хүлээж авах сургалтыг зохион байгуулсан байна. За энэхүү танхим маань бол бус танхимуудаас маш онцлогтой. За бус танхим маань бол онлайн хичээл, давхар, дадлага хийдэг бол энэ танхим маань зөвхөн иргэд маань өөрсдөө яваад өөрийнхөө гэр оронтой харьцуулаад аюулгүй байх талаас нь ямар арга хэмжээ авах ёстой юм иргэн хүн айл өрхийн юун дээр анхаарах ёстой гэдэг нь үндсэн ойлголтуудыг танхимаараа яваад хараад гараараа барьж үзээд мэдрээд ингээд ойлголтыг авах ёстой юм танхим баг. За танхим маань ерөнхийдөө бол үндсэн хэсгүүд нь тавилгаа яаж биелэх ёстой гэдэг гамшиг онцлогуудын үед газар хөдлөлтийн үед юун дээр анхаарах ёстой тавилган дээр маш сайн хөштөлүүдийг хийж өгсөн. За мөн галын үед илэн байдлаа хэрхэн хангах, галын эрсдлийг яаж бууруулах юм гэдэг тал руу илүү их анхаарлаа. Гамшиг цэсвэртэй хотод төслийн хүрээнд олон төрлийн ном, гарын авлага, бүтээлүүд боловсруулагдан гарсан. За эдгээр бүтээлүүд нь иргэд олон нийт болон байгууллагын түвшинд гамшигын эрсдлийг бууруулах, гамшигын менежментийн чадварыг сайжруулах чиглэлээр суралцах, за мөн цаашдаа ашиглах энэ боломжийг олгож байгаа. За жишээлбэл олон нийтийн оролцоотой гамшигын эрсдлийн тойм судалгааны арга зүй, за мөн байгууллагын түвшинд гамшигын менежментийг чадваржуулахад чиглэсэн зөвлөмж, иргэд олон нийтэд зориулсан хувийн орон сууцаа хэрхэн гамшиг төсвөртэйгээр барих вэ гэсэн ийм зөвлөмж гэх мэт энэ олон бүтээлүүд боловсруулагдаж гарлаа. Нийслэлийн 9 дүүргийн 18 хороо, Орхон аймгийн Баян өндөр сумын 6 багт нийт 840 иргэдийн оролцоотой, олон нийтийн оролцоотой гамшигын эрсдлийн тойм судалгаа хийсэн. Үер усны аюул буюу галт төмрийн аюул маань биднийг 1 буюу 2 дугаар зэрэгт гэсэн эрсдэл өндөгдсөн. Машин ингэж явахаар доор сууждаг. Одоо урдны дээр давхар кабинеттай порт өгчлөө гэж яасан түүх байгаа. Тэгээ манай энэгээр ус үеэр ихтэй бороо шороо ороход л дандаа шавар шалбаганд явж идэг. 6 баг дээр эрсдлийн үнэлгээ хийж ямар ажлыг нэн төрөнд хийх шаардлагатай гэдгийг судалж үүн дээр 5 баг дээр үер уснаас мөн энэ хамгаалах зорилгоор энэ үерийн гарц шүү, сувг шуудаг бас хийсэн байгаа. Манай энэ хавьд гүр сонгож энд барьж өгсөн явдал бид бүгдэд амьдрал ахуйд маш их хэрэг болж байна. Энэ төслийн хүрээнд Орхон аймгийн хэмжээнд нэг 6 багийн ард иргэдийн судалгаан дээр үндэслэн өрхийн бэлэн байдал гамшиг төсвөртэй нөхцлүүдийг судалж гаргасан. Энэ хогийн савны буюу ахуйн ариун цэрэг хангах зорилттой бас нэг сайхан савыг хийж өгсөн их баярлж байна. Янз бүрийн галын эрсдэл гэдэг юм бол их сайхан буурсан гэж үзэж байна. 6 багийг сонгохдоо бол энэ Орхон аймгийн Баян өндөр сумын нутгийн дэвсгэр дээр хамгийн их гамшиг эрсдэлд өртөх магадлалтай ер нь бол өртдөг энэ багуудыг бол сонгоо авч үйл ажиллагааг 2 жилийн хугацаанд явуулсан. Энэ гүүрийг урд нь бариг байхад бид энэ гүүр байнга жарчид явж энэ бусдаа усан туулаад өвөл халтаргаа булгаатай үед булгаалгал гараа битээч гэл бид нэр өргөж ингэж бишэлтэд явдаг байсан. Олон нийтийн оролцоотой гамшигын эрсдлийн тойм судалгаанд үндэслэн дараах эрсдлийг бууруулах хөрөнгө оруулалт хийгдсэн. Орхон аймагт үерийн ус зайлуулах сувг, авто замын ус гаргуур барих ажил хийгдсэний үр дүнд 1550 гаруй өрхийн 6000 гаруй иргэд үерийн усны аюулд өртөх, усан давтахаас урьдчилан сэргийлж чадсан. Нийслэлийн хүрээнд Баян зүрх, Багхангаа, Чингэлтэй, Сонгон хайрхан дүүрэгт 323 өрхийн цахилгааны утас монтажийг стандартын дагуу сольсон. Баян зүрх дүүргийн 27 дугаар хороо, үерийн ус зайлуулах 90 м хоолой, Баян гол дүүрэг 9 дугаар хороо, явган хүний гүүрэн гарц 1. Сонгон хайрхан дүүргийн 2 дугаар хороонд явган хүний гүүр 2. Сүхбаатар дүүрэг 18 дугаар хороо, үерийн хамгаалалтын далан, Хан уул дүүрэг 13 дугаар хороонд цэцэрлэгт хүрээлэн, Багнуур дүүргийн 5 дугаар хороонд авто замын 33 гарцны усны хаялгыг төвлөрсөн үерийн далантай холбосон. Налаах дүүрэг 3 дугаар хороонд хөрсний бохирдлыг бууруулах зорилгоор 13 өрхөд стандарт нүхэн жорлон. Дэлхийн нийтэд бол гамшигын эрсдлийн мэдээллийн сан гэж олон улс оронд байдаг. Эрсдлийн мэдээллийн сангаас иргэдэж мэдээлэл авдаг. Аж ахуйн нэгж байгууллага төрийн байгууллагууд ч гэсэн мэдээлэл авч тэрний дагуу төлөвлөдөг.
Энэ одоо олон улсын жишгийн дагуу гамшигын эрсдлийн одоо мэдээллийн санг бол хийж дуусгаж ингэж чадлаа. За энэ бол хоёр үндсэн хэсэгтэй. Нэгдүгээрт нь вебсайт, нөгөөх нь веб app гэсэн юм хоёр хэсэгтэй гарч байгаа. Удахгүй одоо та бүхний хэрэглээнд нэвтрэх болно. Дээрээс нь иргэд өөрсдөө яг програм дээр үнэлгээгээ хийдэг энэ боломжийг бид бүрдүүлж өгсөн. Вебсайт руугаа ороод, веб app руугаа ороод үнэлгээгээ өөрөө хийх. Ингээд нэгдсэн дүндээ бид нар яг тэр аймаг, дүүрэг, байгууллага, тийм ээ, салбар иргэдийн дунд хийсэн үнэлгээгээр эрсдлийн мэдээллийн сан бүрдэх юм аа. Дэлхийн зүүн Монгол олон улсын байгууллага гамшигын үед яаралтай хариу арга хэмжээ авахын зэрэгцээ гамшигаас урьдчилан сэргийлэх бэлтгэл бэлэн байдлыг хангаж чиглэсэн төсөл хөтөлбөрүүдийг үндэсний болон орон нутгийн түвшинд амжилттай хэрэгжүүлж ирлээ. За хоцорон газрын гамшигын эрсдлийг бууруулахад иргэдийн даван туулах бэлэн байдал чадварыг бэхжүүлэх. За мөн гамшигын хариу үйлдэл авахын арга хэмжээнд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, мэргэжлийн байгууллагуудын бие бүрэлдэхүүний чадварыг бэхжүүлэх хэд чиглэсэн сургалт сурталчилгаа үйл ажиллагаануудыг мөн бас материаллык тоног төхөөрөмж баазаар хангах гэх мэтчлэн бид нар бас төсөл хөтөлбөрөө амжилттай хэрэгжүүлж байна. За ингээд одоо энэхүү төслийг амжилттай хэрэгжүүлэхэд удирдлага арга зүйн дэмжлэг үзүүлсэн, хамтран ажилласан онцгой байдлын ерөнхий газар, нийслэлийн засаг даргын тамгын газар, нийслэлийн онцгой байдлын газар, Орхон аймгийн засаг даргын тамгын газар, Орхон аймгийн онцгой байдлын газар, за мөн одоо төслийн зорилтод хороодод хамтран ажилласан хорон дарга хамт нийт багийнхан болон байгууллагуудад Дэлхийн зүүн Монгол олон улсын байгууллагын удирдлагын багийн нэрийн өмнөөс болон хувийн зүгээс гүнээ талархаж байгаагаа илэрхийлье.